За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бидний үзэх ёстой лекц бол 20 дугаар зууны Латин Америкийн уран зохиолын тухай үзнэ. За энэ үеийн Латин Америкийн уран зохиолууд, за энэ үеийн улс орнуудын хувьд аваад үзэх юм бол шинэ романууд энэ зууны 2 дугаар хагас бол нэлээдгүй ирч хүчтэйгээр төрөн орж ирсэн гэж хэлж болно. За мөн дэлхийн олон орны уншигчдын оюун санаа өөртөө татсан ийм зам байсан гэж үздэг ерөнхийдөө судлаачид. За Кубын Алехо Карпентер, за Гватемалагийн Михаэл Энхес Асториас, за Мексикийн Хуан Толфон, за Карлос Семаренс, Роза, за Парагвайн Агусто Ро Бастос, Аргентины Хулио Кортесов, за Перугийн Марио Варгас, за Марио Варгас Люсийн бичсэн бүтээлүүд бол яг энэ үед бол ихэд алдаршиж гарч ирсэн. За энэ үеийн уран зохиолын хувьд нэгэн шинэ урсгал чиглэл гарч ирсэн нь бол шидэтрализм хэмээх урсгал чиглэл бол нэлээд хүчтэй байсан. За энэ нэр томьёог бол ердийн нэг уран зөгнөлт төрөл зүйлээс ялгаж салгах хэрэгтэй гэж бас уран зохиол судлаачид үздэг. Энэ бол зөвхөн зохиолчийн урам сэтгэмжээр бүтсэн хийсвэр ертөнц биш, харин бодит ертөнцийг харах шинэ өнцөг, шинэ хэмжүүр гэж тодорхойлж байгаа. За энэ урсгалын гол цөм нь бол ердийн бодит байдал болон ер бусын ид шидийн элементүүдийн хооронд нь ямар ч зааг ялгаагүйгээр сүлжих явдал байсан. За өөрөөр хэлбэл ид шид гэдэг нь тусдаа орших гайхамшиг биш, харин өглөөний манан үчийн бүрээтэй адил амьдралын нэгэн энгийн деталь болон хувирж байгаа тухай гарч байгаа. За энэхүү арга барил нь бол Латин Америкийн уран зохиолыг дэлхийн соёлын төвд авчирч тус төвийн зохиолчдод бол өөрсдийн түүх соёлоо өөрсдийнхөө хэлээр ярих боломжийг олгосон юм томоохон урсгал чиглэл байна. За ингээд аваад үзэх юм бол ер нь энэ ид шидийн реализм хаанаас эхлэлтэй вэ гэдэг зүйлийг олж чадахын тулд мэдээж хэрэг Латин Америкийн түүхийг бол авч үзэх нь зүйтэй юм. За энэ төв бол Европын колоничлол, уугуул индианчуудын домог зүй, Африк боголуудын сүнслэг итгэл үнэмшил, за нэгэнд ормөргөлдөж сүлэлдсэн газар байсан. За энэ Европын рационал буюу логик сэтгэлгээ нь бүх зүйлийг шинжлэх ухааныг тайлбарлахыг оролддог байсан нь бол Латин Америкийн арт түмний хувьд ертөнц гэдэг бол сүнс, домог ид шидээр дүүрэн оршихуун байсантай холбоотой гэж үзэж байна. Тиймээс европчуудын хувьд бол үл итгэм санагдах зүйлс тус төвийн иргэдийн хувьд бол өдөр тутмын үнэн байсан. За Алехо Карпентер хэмээх зохиолч хэлснээр бол Латин Америкийн түүх өөрөө гайхамшигт бодит байдал байсан. За ингээд эндхийн байгаль, хүмүүс, үйл явдлууд, за мэдээж ямар ч нэмэлт ачиргүйгээр ид шидийн шинжтэй байсан нь бол Латин Америкийн 20 дугаар зууны Латин Америкийн түүхэнд ид шидийн реализмын үүсэл нь эндээс эхлэлтэй холбоотой байх. За мөн үүнээс гадна бол барооны рационализмыг эсэргүүцсэн хүмүүс бол тусгаар тогтнолын хил гэж нэрлэдэг байсан. За ид шидийн реализмыг тусгаар тогтнолын хил гэж нэрлэсний учир нь гэвэл энэ урсгал колоничлалын дараах сэтгэлгээнээс ангижрах зэвсэг болсон оршиж байгаа гэж. За олон зууны турш Латин Америкийн түүхийг Европын нүдээр тэдний логикоор бичиж ирсэн учраас Европын рационалист тус төвийн цус дарангуйллын олон зуун жил үргэлжилсэн ганцаардал байгалийн асар их хүчийг бүрэн тайлбарлаж чадаагүйтэй холбоотой. За тиймээс ч 20 дугаар зууны зохиолчид бид өөрсдийнхөө түүхийг өөрсдийнхөө домгоор өөрсдийнхөө итгэл үнэмшлэр бичнэ гэж шийдэж үннийг илэрхийлэхийн тулд бодит байдал ба үл итгэм ертөнцийн хил хязгаарыг устгасан гэж гарч байгаа. За хэрв логик тайлбарлаж чадахгүй бол домог тайлбарлах ёстой гэж үздэг. Хэрв шинжлэх ухаан хариулж чадахгүй бол зүс аваа хариулах ёстой гэсэн зарчмаар тэд өөрсдийнхөө оюун санааны эрхчлөөг тухаглаж байсан. За энэ мэтчлэн бол 20 дугаар зууны Латин Америк бол цэргийн эргэлт, дарангуйлагчдын илмүүд болон иргэний дайны талбар байсан гэж хэлж болно. Ийм нийгэмд үннийг шууд хэлэх, дарангуйлагчдыг шүмжлэх нь үхэл түргэх аюултай байсан тул зохиолчид үннийг хэлэх өөр арга замыг эргэлхийлэхээс өөр аргагүй хүрч ирсэн. За энэгээр бол ид шидийн реализм нь эндэл өөрийн зэвсгийн үүргийг гүйцэтгэж исэн гэж хэлж болно. Шууд бус бэлэгдлийн хэлээр дамжуулан тэд нийгмийнхээ эмгэнлийг дэлхийд дахин сонсгож чадсан. За хэрв зохиолч бодит нэр усыг нь дурдж улс төрийн бодлогыг шүүмжилвэл зохиол нь хэвлэгдэхгүй өөрөө шоронд орох гэсэн ийм эрсдэлтэй байсан ийм хүнд цаг үед энэхүү зохиолчид өөрсдийнхээ арга бардлаар буюу ид шидийн реализмын тусламжтайгаар бол бодит бус үлгэр домгийн мэт орчин шилжүүлж өгснөөр цензурыг амжилттай хуурж байсан гэсэн үг.
За жишээ нь хэм бол тосгоноороо нойргоо өвчин тусах эсвэл мартах өвчнөд нэрвдэж буй тухай бичгэн цаана түүхээ мартсан нийгмийн шудраг бус байдал дөжирсэн ирээдийг шүүмжилж буй гүн ухааны утгыг агуулж байгаа. Энийн одоо хамгийн тод жишээ бол та бүхний хамгийн сайн мэдэх Габриэл Гарсиа Маркесийн 100 жилийн ганцаардал зохиол дээр бас эдгээр одоо дүр зургууд тийм ээ дүрслэлүүд гарч байгаа. Тэгээ улс төрчид үүнийг зүгээр нэг өгүүлбэр гэж хардаг байсан бол ард түмэнд тэднийг одоо эдгээр зүйлсийг бол өөрсдийнх нь зовлонгийн тусгал гэж ойлгодог байсан нь бол энэ үеийн зохиолчдын одоо бас нэг өөрсдөө илэрхийлэх арга барил нь шууд татгарагд. За энэ мэтчлэн эд шидийг энгийн болгох урлаг гэдэг нь бол уншигчийг мэхлэх бус харин түүний ертөнцийг үзэх үзлийг тэлж буй хэрэг юм аа гэж үзэж ирсэн байна. За зохиолчид бол хэрв чи бодит байдлыг зөвхөн логикоор харвал түүний тал хувийг нь алдаж байна гэж үздэг байсан. Харин чи гайхамшигт итгэж түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгож чадах юм бол ертөнц илүү баялаг илүү утга учиртай байх болно гэж бас зохиол бүтээлээрээ дамжуулж өөрсдийнхөө эрхчлэг үзэл бодлынхаа одоо эрхчлэг тунхаглаж ирсэн гэж хэлж байна. За эцсийн реалист зохиолчдын хүрнэгч болж үйл явдал хязгаарч гайхаж очирддаггүй. Хэрв зохиолч хөөх хараач хүн тэнгэрлүү нисчихлээ гэж дуу алтвал уншигч тэр даруй энэ бол үлгэр юм байна гэж дүгнэн бодит байдлаас тасардаг. Харин Маркес шиг Ремодиос бүсгүй тэнгэрлүү нисэхтэй хамт аваад ниссэн орны даваанда хамсаж байлаа гэж бичгэн уншигчийн анхаарлыг нисэх гэдэг одоо зүйлийг ич хідээсэн салгаж даавуу гэдэг ахуйн деталь руу шилжүүлж байгаа. Тэгээ ийм байдлаар бичих нь бол ич хід нь ахуйн жижиг сажиг зүйлсийн дунд нуугдаж бодит байдлын нэгэн хэсэг болон хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр энэ бол уншигчийн логик хамгаалтыг нураах бол хамгийн хүчтэй зэвсэг нь гэж энэ үеийн зохиолчд бас үзэж